За тэнхлэг цилиндрийн тэнхлэг огтлын талбай квадрат болдог гэж юм тийм үү? Квадрат болдог гэж юу гэсэн үг вэ гэхээр за нэг иймэрхүү юм байгаа гэсэн үг тийм үү? Тэнхлэг огтлын талбайгаа улаанаар зурх юм бол за яг их зурдаас нарах юм бол юу болно гэсэн үг? Ийм болон зөв үү? Тэгэхээр энэ квадратын талбай нь 25 гэдгээс юу гэсэн үг вэ? Юу гэж гарч ирэх вэ гэхээр энд 5 байна, энд бас юу вэ? За. Ойлгомжтой. Эндээс радиус нэг хэд гэж гарч ирэх вэ? Радиус нь 5-ыг хуваах нь 2 гэж гарч ирнэ, зөв үү? За эсрэг хүнийг олохын тулд яах ёстой? Суурийн талбайг нь өндрөөр нь үржүүлнэ. Суурийн талбайг нь яаж болох вэ? P-г үржих нь радиусын квадрат. Үржих нь өндөр. За тэгээ шууд орлуулчих юм байна үстэй. P-г үржих нь радиус нь гэдлээ. 2-ны 5. 2-ны 5-ын квадрат гэхээр чинь 4-ний 25. Үржих нь юу нь хэд вэ? Өндөр нь 5. Ингэхээр 125-ыг хуваах нь 4. Үржих нь P. Энэ ойролцоо хэдсэн таа гарч байна? 31 125 юм уу? За ийм орж байгаа юм байна.